миний байшингийн төөх төсөл маань яг дотор таслаа хийгээд үргэлжилж байгаа. Тэгээд энэ удаад бид яг энэ харагдж байгаа хаан дээр гоёлын бодгийг хэрхэн хийх талаар үзүүлэх гэж байна. Хамгийн түрүүнд бид нар ханныхаа тэгш байдлыг хангаж өгнө. Хаагур хийх гэж байгаа вэ гэдгээс хамаарат бид нар лазер тавьж агаад скотчоор зааг татаад тэгээд хамгийн ихний хийх зүйл маань болохоор бид нар гүрүүнтэд түрхэж өгөх байгаа. Яг гоёлын будагныхаа өнгө дагуу эмүүлсийг дахиад түрхэж өгнө. Тэрний дараагаар гоёлын будаг маань яг үйл явцтай орно гэсэн үг. Гүрүүнтэй хэрэглэхээс өмнө шингэлж өгдөг байгаа. VGT-ийн будаг гүрүүнтнүүд усан суурьтай. Тэгэхээр усаар шингэлж болно. За энэ болохоор 15 кг-ийн гүрүүнт байгаа. 5% нь усаар шингэлнэ. Хөт ус зүгээр хийчих юм. Тийм зүгээр ингээл шууд ус хийчихнэ гэсэн үг. Яагаад бид нар гүрүүнт түрхэж байгаа вэ гэхээр будагны тогтцыг сайжруулж байгаа гэсэн үг. Гүрүүнт түрхснээс хойш будагга хэр хугацааны дараа хийх вэ? 8-аас 24 цагийн дотор гүрүүнт маань яг хатаж дуус. Бүрэн хатна гэсэн үг. Тэрний дараагаар эмүүлсээ түрхээд дахиад 8-аас 24 цагийн турш хүлээж агаад тэгээд яг жинхэнэ гоёлын будгаа бид нар гаргаа явуулна гэсэн үг. За тэгэхээр одоо ингээд гүрүүнт маань ерөнхийдөө ингээд хатчихсан байна. Тэгэхээр бид нар өнгө дагуу эмүүлсийг түрхэж өгнө. Тэгэхээр энэ манай VGT-гийн эмүүлс будагнуудын хувьд ямар онцлогтой вэ гэхээр бүгд усан суурьтай, үнэргүй, хар тоглогны халцгүй. Тэгэхээр одоо хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэсэн үг. 100% экологийн будаг эмүүлснүүд байдаг. Сингэлж сэгсрээд төр. За ингээд сайхан шингэн болоод ирж байгаа. За одоо нэг хан дээр яг өнгө дагуу эмүүлсээ түрхчихсэн. Одоо яг нөгөө гоёлынхаа бодгийг боо шиг харагдуулдаг тэр гоёлын бодгийг яг хийх гэж чинь тий. Энэ мокришол гэдэг будгийг маань ийм пявер зориултынх нь өөрийнх нь облоор хийдэг байгаа. Хүний бид ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Өнгө цаталт нь бол нэг цагийн дотор явагдана. Бүрэн хаталт нь бол 14 хоногийн дотор явагддаг байгаа. Тэгэхээр жоохныг аваад төлөөлөх булангаасаа хийж хэвчээ. Эхлээд бол энэ будгаа нэг үе ингээд түрхчин. Будаг ер нь хийхээр ер нь их үнэртэй толгой хүртхэн байдаг шүү дээ. Тийм байхгүй. Энэ одоо зориултын татдаг энэ шпат эдрийг бол танахаас авч болно тий. Тийм манай салбар дэлгүүрүүдээс очиод авч болно. Манай бодлогын менежерүүд бүгд яг энэ бүх юмыг нь тайлбарлаад авах ёстой юмнуудыг дэлгэрэнгүй тайлбарлаад өгдөг байгаа. Залгаанууд харагдахгүй. Мөн дээрээс нь угааж арчиж болно. Энэ өөрөө ус чигэнд төсөвтэй. Санамсаргүй байдлаар энэ тэнд нэг жоохон ингээд ховхолж мохолчих юм бол яг энэ өнгөөрөө манай дэлгүүр дээр очиод кодлуулж аваад тэрүүхэн тэнд ингээд нөхөж хийж болохоор. Ерөнхийдөө эхнийхээ үеийг түрхчээд яг нэг гой сайхан ивэрж явах үед нь хоёр дахь үеэ түрхээд тэгээд гарынхаа таталтаар энэ будагныхаа эффектүүдийг гаргаа явуулна гэсэн. Эффект бол гарын хөдөлгөөнөөр яаж ч гарч болно. Тухайн хийж байгаа хүн маань гараа яаж хөдөлгөж ин тэр тийшээгээл ер нь эффект нь гарна гэсэн. Гэхдээ ерөнхийдөө болвол ингэж 8-ын тоошог ингэж одоо нэг юм гараа нэг иймэрхүү маягтай явах юм бол эффектүүд ерөнхийдөө гарч өгнө. Ингэж явчих юм бол тэ яаж ч хөдөлгөж болно. Ингээд зөвхөн тойруулаад яваад байсан ч болно. 8-ын тоошиг ингээд гараа ингээд явуулаад байсан ч болно. Заавал нэг барилгын мэрэгжилтгүйсэн энгийн хүн ч гэсэн ингээд өөрийнхөө мэдрэмжээр л ингээд үрчих юм байна шүү дээ. Энэ будгийн маань бас яг хийж явах үйл явцад бас нэг анхаарах зүйл байгаа. Энэ маань илүү ийм өтгөн будаг болохоор яг ингэж гарынхаа таталтаар явж байгаад ингээд шууд салгаж авч болохгүй нэ облоо. Тэгхийн бол энэ дээр чинь ингээд өөрөө энийг хохлох ч юм уу янз бүрийн тиймэрхүү асуудал гардаг. Тэгэхээр дандаа ингэж байгаад ийшээгаа ингэж татаж дуусгадаг байгаа. Гэртээ хийх гэж байгаа хинч бай ерөөсөө хийхэд маш хялбар бодог байгаа. Манай компани нь Оросын холбооны улсын Eco VGT брендийн эко будгийг оруулж ирээд худалдаалан борлуулдаг байгаа. Манай будагнууд болохоор гялгар мат гэсэн төрлүүд байна. Будаг эмүүлснүүд бас байгаа.
Манайд олон төрлийн төмрийн будаг, шалны будаг, өнгө загвараараа та кодлуулад өнгөө гаргах боломжтой. Бэлэн өнгөнүүдээс бол гадна кодоор бас өнгө гарнаа. Экологийн цэвэр бүтээгдэхүүн байгаа. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэд бүх газрууд дээрээ хэрэглэх боломжтой шүү. Савлгааны хувьд метр квадрат зарцуулалтын хувьд бас манайд их маш боломжийн одоо 1 литрээр та 10 м квадратыг будах боломжтой. Зарцуулалт маш бага бөгөөд эдлээ удаантай гоёлын бас будагнууд байдаг байгаа. Гоёлын будагнууд маань жижиг савлгаанаас эхлээд та саатай, саагүй ер нь бол та өөрийн хүссэн чамин янз бүрийн гар хийцэнд бас эдгээрийг бас хэрэгжилж болдог. Шингэн обо буюу гоёлын шаваас байгаа. Энэ маань болохоор маш орлон төрөлтэй та өөрийн хүссэн загвараа сонгож болно. Дээрээс нь хүссэн өнгөө гаргаж авах боломжтой. За хан дээр гоёлын будгаа хийгээд дууссан. Ингээ бүрэн гүйцэд гатчихсан байна. За яг харахад бол яг одоо ханы цаас шиг харагдаж байгаа хөх тийм манай үзэгчд. Гэхдээ бол ханы цаастай харьцуулахад нас шиг удаантай гэмтэж ярихад бол будгаараа нөхчих болно. Одоо эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй өнгө үзэмж илүү сайтай. VGT-г сонгож байшингаа урлаг болгоцгоё.